Хөгжлийг та хэрхэн тодорхойлох вэ? Аль өнцгөөс нь яаж харахаас шалтгаалж хариулт нь өөрөөр байх үз. Өндөр барилга, өргөн зам, шилэн байшин, гоё ганган машин, аль эсвэл гадаадад аялсан, гадны бүхнийг шүтсэн, өдөр тутмын жир амьдралыг мартах шахсан элит гэгддэг бүлгүү. Магадгүй энэ бүгд хөгжил. Гэхдээ Монголын нийгмийн агуулгад бус хэлбэрт шингэсэн хөгжил. Агуулгын хөгжлийн төлөөх алхам хийх цаг нь болжээ гэж үзэн залуучуудаа хөгжүүлж тэдний дотор лувшин байх шин санаа, шийдэл бүхнийг дэмжих улс төрчийн манлайлагч төслөө эхлүүлээд хэдийнэ 5 сарын хугацааг өнгөрүүлжээ. (2014 оны 7 дугаар сарын 26 улс төрчийн манлайлагч төсөлд оролцогчийн анхны эсээ ажлын хэсэг хаяглан ирлээ. 2014 оны 8 дугаар сарын 8 эх орны 408 зохиост ажиллаж амьдарч байгаа залуусынхаа оролцоог бүрэг хангах зорилгоор уран бүтээлийн баг орон нутгийн зөв хөлгийн жолоо зарлалаа. (2014 оны 9 дугаар сарын 9 улс төрчийн манлайлагч төслийн 1-р шат буюу оролцогчдыг бүртгэж эсээ хүлээн авч дуслаа. 1700 гаруй эсээ бичлэг хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулах шин шийдэлтэйгээр бидэнд хаяглагдан ирсэн юм. 2014 оны 9 дугаар сарын 16 төслийн 1-р шатны шалгаруулалт Уруухан оюун бодол, санаа сэтгэлээ чилээн шийдэл гарцыг эрэлхийлсэн эсээ бүхнийг мэргэжлийн экспертүүд уншлаа. Тэд 453 эсээний эцдийг 2 дугаар шатанд үлдээсэн юм. 2014 оны 9 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүд төслийн 2 дугаар шатны шалгаруулалт орон даяар зохион байгуулагдаж хөгжлийн төлөө шин санаагаа бичгээр илэрхийлсэн залуус илтгэлээр уралдаж ур чадвараа батлан өрсөлдсөн юм. 2014 оны 9 дугаар сарын 22 улс төрчийн манлайлагч төслийн шилдэг 90 оролцогч тодорсон юм. Үзэгчдийнхээ нойрон амгалан айлтгая. Шинэ 7 хоногийг ажлын эрч хүч дүүрэн эхэлж байгаа гэдэгт итгэж байна. Улс төрчийн манлайлагч зорилттой телевизийн төслийн цуврал нэвтрүүлгийн даваа гарагийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ өргөн байхад бэлэн боллоо. За тэгэхээр шинэ санаа залуусын оролцоо өрөөнд дээр явж байгаа манай нэвтрүүлгийн шилдэг оролцогчд маань бас нэлээд олон даалгавартай байгаа. За оны өмнө бид нар удирдлагын актив, за дээрэс нь мэтгэлцэн, за хилцүүлэг гэдээ маш олон хөтөлбөрүүдэд хамрагдчихсан бол манай шилдэг оролцогчд маань тун удахгүй 2 сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсад тусгай мэргэжүүлэх хөтөлбөрөд явах гэж байгаа. За түүнээс гадна Монгол улсын хуулинд заагдсан хэрнээд бодит амьдрал дээр бол тэр болгон хэрэгжиж чаддаггүй төслүүд яг юу байна вэ? Хуулийн хийдэл бидний энгийн хэллэгээр хэлдгээр хуулийн цоорхон дээр ямар асуудал байна гэдэг дээр бас ажил хэрэгч. Тийм ээл хайгуулыг манай залуучууд хийж байгаа. Тэгээд ороо болгон та бүхэнд бас манай шилдэг оролцогчдын маань шийдэл санаа сурж байгаа. Ингээд өнөөдөр нэвтрүүлгийг хамтдаа сууж үзье. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Бүгд Солонгос улсын ерөнхийлөгчөөр 18 жил ажиллаж, аж үйлдвэртсэн, өсрөнгийн хөгжилтэй бүгд Солонгос улсыг байгуулж чадсан Пак Жунхи ерөнхийлөгчийн Солонгосын сэргэн мандалт номын тухай номонд гарсан хөгжлийн чухал арга замуудын талаар энэ удаагийн номын хилцүүлэг булангаараа гүндлээ. Улс төрчийн манлайлагч төслийн оролцогчид Солонгосын сэргэн мандалт номыг уншиж, тэмдэглэл хөтлөн тодорхой сэдвүүдийг хуваавч олон талаас нь ярилцсан юм. Газрын баялаггүй Америкийн нэгдсэн улсаас эдийн засгийн хараат энэ орныг хэрхэн босгож өндийлгсөн түүх нь ихээхэн сонирхолтой байсан юм. Энэхүү номыг ерөнхийлөгч Пак Жунхи амьд сэрүүндээ бичиж үлдээж чадаагүй. Учир нь тэрээр 18 дахь жилийнхээ ойн дээр бусдад харамсалтайгаар амнасаа алдсан юм. Цөхрөл намайг хатуужуулж, найдвар намайг урагшлуулдаг номыг бичсэн. Одоогийн бүгд Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гинхэ бол энэ хүний том охин юм. Тиймээс энэ намтар номыг ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын ахлах нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан хүн бичиж дуусгасан юм а. Пак Жунхи цэргийн эргэлт хийж гарч ирээд бахархал гэж зүйлгүй, өөртөө итгэх итгэл гээжгүй, улс үндэстнийг Азийн бар болгож тэргүүлэх улсын хэмжээнд хүргэсэн юм. Пак Жунхи ерөнхийлөгчийн Солонгосын сэргэн мандалт хэмээх
номын хилцүүлгийг төслийн оролцогчид хийснийг хамтдаа сонирхъя. 1960 онд бол Өмнөд Солонгос улс бол Дайны дараах үед айгүй хүнд хэцүү байсан. Эдийн засгийн хувьд бол Америкийн нэгдсэн улсаас хараад байсан. Номдор бол Америкийн нэгдсэн улсаас жил болгоны 300 сая Америк долларыг тэтгэлэг болгож тусламж олгож өгдөг. Тэргээр одоо тухайн улсын хамгийн одоо чухал хэрэгцээтэй барилга, тий одоо хүнсний үйлдвэр гэх юм уу хамгийн чухал салбаруудаа зарцуулдаг. Өөрийн гэсэн бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлдаггүй. Импортж оруулж ирдэг. Пак Чунко 1960 онд бол одоо ерөнхийлөгч болсныхаа дараа бол нэг 20 орчим жилд бол эрс ховсгол хийснийг бол энэ ном дээр бол дурдсан. Тэгэхээр 10-20 хүрэхгүй жилд бол маш өсрөнгөө хөгжилд хүрсэн юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улс яг одоо өнөөдрийн хувьд бол гаднаас биш, гадагшаа биш, гаднаас юм одоо бараа бүтээгдэхүүн импортлж оруулж ирээд идэг. Солонгосын 1960 оны түүхийг аваад үзэх юм бол энэ ном дээрээс харж байхад бол одоо гадагшаа гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн гаднаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн хоёрыг харьцуулахад 11 гэсэн юм харьцаатай үнэлэгдэж байсан. Одоо жишээ нь гаднаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний жилд оруулж ирж байгаа нь бол нэг 32 одоо сая доллар шиг тийм үү. Гадагшаа экспортлж байгаа нь тэрнээс арай бага. Тэгэхээр манай улс нэн тэргүнд гадагшаа зах зээл түгээдээ гаргаж экспортод одоо бид нэр маш одоо тухайн үедээ бол 40% экспортынхаа бүтээгдэхүүнээ 40% одоо мөнгө байсан хэдүүлэн санахгүй. Тэгэхээр жил болгоно одоо тэр өсөлтөө нэмэгдүүлж явъя гэсэн ийм зарчимтай явж байсан. Нэгдүгээр бүлэг дээр ингэсэн байгаа. Төрийн захиргааны брифингийн үе гэдэг нэг тийм шин соёл тогтцсон байгаагаар хэлсэн шүү дээ. Тэрэн дээр манад ер нь Монголд ийм брифинг хийдэг үе санаа юу гэж бодож байна? Энэ дээр ямар санаа олж авав? Тэгэхээр бүх одоо яам хилцүүд ер нь бүх ажилчид ерөөсөө тэр танилцуулга хийдэг гэсэн байна л да ажлынхантай л. Тэгэхээр тэрний болохоо ерөөсөө зорилт яг ямар үр дүнд хүрэх юм. Ерөөсөө яг ийм нэг тодорхой зүйлүүд дээр ингээ ярьдаг гэсэн. Тэгээд тэр одоо ярьж байгаа зүйлүүд нь болохоор яг хүн болгон ойлгомжтой. Гэхдээ тэрийг доторх нэг өөрөө яг бас хэлсэн байлээ л дээ. Тэр асуудлууд ингээ гарч ирэхээр яг зөвхөн боловсруулсан хүн гэж яг мэдэж хариулах хуцаар бүр тэгж нэг асуултыг бас тавьдаг байсан байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө хийвэл бүтдэг солонгос үүнийг хийж чаднаа гэсэн энэ зорилгыг өөртөө болон бусад бүх хамтрагчтай тэгээд солонгос улсынхаа бүх хүмүүстийг ойлгуулад яг тэрний төлөө тэмцсэн байна л да. Ерөөсөө бид нэр эхний ээлжинд 300 сая долларыг л олдог болъё гэсэн зорилго тавьсан байгаа байхгүй. За тэгээ 300 сая доллар эхлээд олчингуудаа дараа нь ерөөсөө тэрийг 1 тэрбум доллар болгоё, 10 тэрбум доллар болгоё, 100 тэрбум доллар болгоё гэсэн бүр юм амбицтай зорилго тавьж явсан байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь тэр нэг танилцуулгыг ерөөсөө тэр яам тамгын газар бүх хүмүүс мэддэг. Тэгээ тэрийг очиод үйлдвэр дээр хөдөө орон нутгаар маш их ажилтдаг байсан байна л да. Ард иргэдийн дуу хоолойг сонсдог. Үйлдвэрийн ажилтнаас одоо тухайн ерөөсөө ингээд манайх чинь ингээд нэг дарга нараа явахаар чи ерөөсөө ингээд бүх юм нь өөрчлөөд ингээд нэг л гоё ингээд юм тайлбарлаад идэг. Ерөөсөө самсаргүй шууд ингээд нэг очичдаг байсан байна л да. Бодит байдал дээр. Тэн дээр үйлдвэр дээр очиод үйлдвэрийн дарга нь одоо байна уу байхгүй нь ерөөсөө хамаагүй. Тэгэхэд яг тэр танилцуулга нь тэр одоо шилэн дансны гэдэг шиг тэр мэдээллийн самбар дээр ерөөсөө байж идэг бүх ажилчид нь тэрийг мэддэг. Тэгэхээр тэр ажилчин тэр хийж байгаа зүйлээ ингээ мэдхээс төдөөгүй энийг би хийснээрээ солонгос улсад энэ ямар ашигтай хэдэн төгрөг экспортлж орж ирэх юм гэдэг бүгдээрээ тийм улс орноороо тийм амбицтай зорилго тавьсан байсан байхгүй. Тэгээд тэргээр их амжилттай хүрсэн гэж ярьдаг. Тэгээд хүмүүсээс одоо ажилтаас ингэж асуух юм байла. Танд ямар бэрхшээл байна? Энийг хийхэд ямар бэрхшээл байна? Тэгээд тэрийг сонсоод нарийн бичгтээ хэлээд шууд ингээ шийдээд газар дээр нь асуудлыг шийдээ явчихдаг байсан. Солонгосын тэр эцсийн хүртэл үздэг байсан тийм ээ. Чиг баримтлал зорилт нь за одоо ингээ Монгол дээр ингээ буулгаад үзэхээр 4 жил болоод за нэг өөр яам байгууллага тийм ээ. Засгийн газар байгууллага та өмнөх засгийн газрынхаа хэрэгжүүлж исэн одоо үйл ажиллагааг дарддаг, нуурхаадаг тийм ээ. Өмнөх юугаа авч явдггүй. Энэ одоо бидний бас ингээ буруу одоо нэг зөвшөл баримтлал үзэл баримтлал харагдаж байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө солонгосын нэг үзэл баримтлал юу яасан гэхээр нэг бодлого боловсруулсан нэг үзэл баримтлал гаргасан бол тэрийг ерөөсөө эцсийн үздэг тийм ээ. Эцсийн үздэг энэ л бас нэг гол тулгуур байсан юм шиг байна тийм. Манай улс оронд яг эднэрийн хийсэн стратегиэс эсрэгээр хийгээдсэн байна. Бид нар энэ пирамидаар бол эхлээд энэ хувцсны экспорт буюу хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлчихэд суурийн тавьсныхаа дараагаар
бүс даав гэд тэгээд нийлэг ус хийдэг. Дараа нь бүр нэг тийм гэд хүнд үйлдвэрлэлөө ордог ийм зарчмаар явсан байгаа байхгүй. Тэгээд ийм хоёр янзын хөгжлийн загвар байдаг. Энэ хоёр хөгжлийн загварын алийг нь сонгох вэ гэж яагаад яг энэ пирамид загвар нь манай одоо улс оронд тохирох юм байна гэж ингэж үзсэн байгаа. Энэ дээр тайлбар хэлэх юм байна уу? Эхлээд эдгээр бол төлгөөгөө ихт ер нь манай улсын боломж юу юм бэ? Яаж ер нь хөгжих юм бэ гэдэг энэ зарчмын юмгаа ерөөсөө маш сайн хэлэлцэж тохирсон байж байгаа. Анхны гарааны жилдээ. Тэгээ эдгээр яаж тохирсон бэ гэхээр зэрэг ер нь улс орнуудын туршлагыг нэгдүгээр нь судалсан. Туршлагыг судлаад үзэхээр зэрэг хөгжсөн орнуудын туршлага бол маш олон зуун жилийн хувьд хөвгтэй, маш үйлдвэрлэлийн ийм системтэй хөгжлийн үр дүнд өнөөдрийн өндөрлөгтөө хүрчээ. Манай Солонгосын хувьд бол ийм нин ядуу буурай орны хувьд бол яг тэдний туршлагаар хэрвээ явах ямар ч боломж байхгүй. Ерөөс ямар ч боломж байхгүй. Тийм учраас бид нар өөрснөө цоошин ер нь өөрийн гэсэн стратеги Солонгосын гэсэн одоо бидний харуул тийм ээ Монголын гэсэн ерөөсөө хөрсөнд нийцсэн өөрийн гэсэн хөгжлийн загварыг бий болгоё гэдэг имийг ерөөс эхнээсээ суур зарчмаа бол ерөөс зөв тогтоож ихсэн. Тэгээ энэ дээрээс нь төлөвлөнгүүтээ за тэгвэл солонгосчууд бид нар маш богино хугацаанд тэгвэл энийг хөгжихийн тулд бид нар тэгвэл Америкаас ч юм уу Англиас ч юм уу суралцах ямар ч боломжгүй юм. Тэгвэл солонгосын загвар юу байх вэ гэдэг дээр бүгдөө маш сайн хэлэлцэж ангуудаа өөрийн хөгжлийн стратегиуд хамгийн түрүүнд хэрэглэх чиглэлээ маш зөв тогтоож өгсөн. Экспортод ер нь чиглэе. Тэгтээ энэний түрүүнд энэний бол бид нар явахын тулд ер нь үе шаттай авах хэрэгтэй юм. Үе шаттай байхын тулд эхлээд бид нар ядаж дотоодынхоо энэ үлмэн зилмүү тийм ээ ядуу энэ ажилгүйдэл байдлынхаа нэгдүгээр үе шатанд бид нар даван тулах хэрэгтэй юм байна. Үүний тулд тэгвэл ажлын багтаамж хэрэгтэй тийм үү үйлдвэрлэлийн салбарууд болох хөнгөн үйлдвэр, аж үйлдвэр гэсэн энэ бүс бараач гэдэг юм тийм ээ. Эднийг илүү хөгжүүлье гэдэг дээр илүү тохирч өгсөн байж байгаа. Хойч үе маань одоогийн бидний үеийнхнээс улс үндэснийхээ төлөө юу хийвэ гэж асуух юм бол эх орноо орчин үеийн улс болохоор эцэж цуцгаа мэдэхгүй хөдөлмөрлсөн гэж бахархал дүүрэн хэлий хэмээн ерөнхийлөгч Пак Жунхи хэлсэн удаатай. Түүний Солонгосын сэргэн мандалт номын хэлцүүлгийг улс төр шинэ манлайлагч төслийн оролцогчид хийх үеэрээ улсын хурлын гишүүн Ганбаатрыг урьж хамтдаа ярилцсан юм. Энээсээ суралцах юм боломж бол номын хэлцүүлэг олгодог байгаа. Тэгэхээр энэ номын хэлцүүлгээр бол бүгд тэгш хэрэгтэйгээр оролцсон. Таныг одоо урьсан шалтгаан мэдээж одоо төр барилцж байгаа хүний хувьд бол тийм ээ бас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцахаас гадна бас бусад одоо энэ улс төр шинэ манлайлагч телевизийн уралдааны нэвтрүүлэгч шилдгээр одоо шалгарсан энэ бусад залуучуудын үгийг сонсож цаашаас уламжилж тий бас төрийнхөө бодлогод тусгахад хувь нэмэр оруулах байх гэж бодсон юм аа. За ингээд бид нар одоо 2 дугаар бүлэг рүүгээ явж байгаа. Таныг англи номыг аваад ирсэн байна. Унсан байх гэж итгэж нэлээд унсан шинжтэй харагдаж байна. Тэгээ одоо бид нар ирээлэл хэлсэн юм тий. За тэгээд 2 дугаар бүлээс явж байхад Ганбаатар гишүүн өөрийнхөө үзэл бодлыг хэлээ очиж болох байх тийм ээ. За ингээд за энэ 2 дугаар бүлэг дээр хин Бачимын санаа байна уу? За Ажуултурын их аян гэдэг эдийн засгийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө гаргадаг гэсэн 2 дугаар бүлэг дээр миний хамгийн их анзаарсан юм бол Япончууд Солонгосын эдийн засгийн тухай дүгнэлт хийсэн байгаа байхгүй. Тэрүүн дээр алган төр захиргааны чадвах сул тэгээ хөрөнгийн дутагдал улс төрийн ядмаг хөгжил 48 орхуудсан даа. Байгалийн баялагын хомс байдал энэ зэрэг асуудал нь одоо ямар ч эдийн засаг нь өсч хөгжих бие даах найдваргүй улс гэсэн дүгнэлтэнд хүрч исэн. Гэтэл одоо нөгөө Пак Жунхи ерөнхийлөгч болон аж үйлдвэрийн их аян гээд статистикийн тоо баримтаар 5 жилийн төлөвлөгөө гаргасан байгаа. Тэр нь одоо энэ улс орны аж үйлдвэрийн их аяныг өрнүүлэхэд цаашаа төлөвлөгөө урт хугацааны төлөвлөгөө маш их хэрэгтэй маа. Тэгээ брифинг гэдэг нөгөө гаргасан байгаа хяналт дүгнэлт зорилт нь бас тайлан их тус юм болж явсан л гэж. Хувийн хөвшилт толгуурласан тэр эдийн засгийн хөгжлийн төлөвөө маш сайн гаргаад тэгмүүдээ бизнес эрхлэгчдийг одоо төлөвлөгөөнд оролцуулаад хүсэл тавиад хувийн хөвшлийнхэнтэй хамтраад бизнесмэнүүд яг энийг маш сайнаар хүлээж авч идэвхтэй ингээ хамтран ажиллаад энэхүү эдийн засгийн сэргээн босголтыг дэмжих хороо гэж байгуулсан байгаа юм л да. Тэгээ энэ сүүлдээ болохоор Солонгосын бизнес эрхлэгчдийн нийгэмлэг гэж нэрлээд эргээд энэ хувийн хөвшил маань тухайн улстай баялаг бүтээгээ тэр баялаг нь эдийн засагт маш хүчтэй нөлөөлж чадсан. Тэгэхээр үнэхээр төрөөс энэхүү баялаг бүтээгчтэйг дэмжих нь өөрөө ямар ач холбогдолтой вэ? Энэ бодлого өөрөө боломж те тэрийг нээж өгсөн юм байна. Экспортыг өргөжүүлэх хуралдаан гэдэг сар болгон хийдэг ийм бүр яс заншилтай болчихсон. Тэгээ энэ хуралдаан дээр хилцүүлэг дээр
хувийн хвшлийнхэн ч орж ирдэг, төрийн захиргааныхан ч орж ирдэг. Тэр хуулийг хэрэгжүүлдэг нөхдүүд нь орж ирээд ерөөсөө экспортыг дэмжихийн тулд бид нар юу хийх вэ гэд хамтдаа нэг зүг рүү одоо тэмүүлдэг, хамтдаа бие биендээ ойлголцдог ийм сайхан соёлыг гаргаад ирсэн байна. Одоо манай Монгол тийм юм байна уу? Ер нь бол зөв үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого гэж байсан болохоос ш экспортыг хөгжүүлэх бодлого гэдэг юм ер нь манай Монголд байсан. Урт хугацааны төлөвлөгөө айгүй их сайн хийж. Тэгээд тэр төлөвлөгөөг маш нарийн боловсруулж бүр детальчлаад Монголын нөхцөлд бол урт хугацааны бодлого байдаг боловч нэг намын одоо мөрийн хөтөлбөрөөр хэмжигддэг 4 жилээр ч юм уу те яг цаашгаа бас үргэлжлэх тийм хөгжлийн бодлого бас байдгүй юм шиг санагддаг. Тэгэхээр яг нарийн тэр төлөвлөгөөг боловсруулад ер нь бол компани ч гэсэнтэй урт хугацааны бодлого, богино хугацааны бодлого гэж байдаг шүү дээ. Тэр Монголд бас тэр урт хугацааны жанжин шугам айл нэг нам нураахгүйгээр эх орныхоо төлөө гэдэг сэтгэлээр ингээ барай явах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ тал бас алдагдаад байт юм болов гэж аюу хин номноос харлаа. Тэгэд амжилт нь юу вэ гэхээр яг л урт хугацааны бодлого дээр нэгдэж чадаад ажилчин, улс төрчин, компани эзэд нь бүгд нэг зорилгын төлөө тэмүүлж чадсан тал байгаад. Энэ номноос суралцах зүйл маань бас байгаа юм л та. Ер нь яг тухайн үеийн нөхцөл байдлыг бид энэ номон дээрээс маш сайн мэдрэх хэрэгтэй. Энэ хүн маань өөрөө номон дээр хүртэл бичсэн байж байгаа. Өнөөдөр солонгосчууд маань хүртэл, судлаачид маань хүртэл тэр үеийн нөхцөл байдлыг сайн мэдэхгүйгээс болоод тэр үеийг маш буруу дүгнж байна. Тийм учраас буруу гаргалгаа хийж байна гэсэн. Биднийг үгүйсгэж байна гэдэг зүйлийг ард нь нэг шүүлтэн бол дурдж гисэн байгаа л да. Тэгээ яг тухайн үеийн нөхцөл байдал юу байсан бэ гэхээр зэрэг солонгосчууд ердөө дэлхийн давцан дээр нь солонгос үндэстэн байх юм уу байхгүй юм. Улс оршин тогтнох уу гэдэг эрсдэл нэгдүгээр байжсэн. Хойд солонгосын мөнхийн дайнтай эрсдэлтэй өөрснийхөө хэрэгцээг ерөөс хангаж чаддаггүй. Америкаас 100% импортоо авч идэг хараат байдалтай ийм байдалд болсон. Ийм учраас ерөнхийдөө ПАК ерөнхийлөгчийн хийсэн зорилт бол тэгвэл энэ үндэснийг оршин тогтноохын тулд дэлхийн хэмжээнд бид нар хүлээмжшүүлэх ёстой. Өөрсдийн гэсэн амьдралыг аваад явуучих чадaltaй эдийн засгтаа болгох ёстой гэсэн ганцхан ийм үзэл суртал дээр жинхэнэ экспортыг барьж авсан юм. Манлайлалгээ залуучууд маань ингээ уулзаад байж байгаа. Энэ бол ахт нэг урам өгч байна. Ягаад гэвэл Монголын ирээдүйн маань улам гэгээтэй болж байна л гэсэн үг. Та нар ингээд Монголынхоо төлөө Монголоо аваад л явна шүү дээ. Пак Чон Хегийн One Chol гэдэг одоо энэ өөрөө химийн инженер шүү дээ. Яг химийн салбарын дарга байхгүй юу? One Chol гэдэг хүний зохиос энэ ном анх яг Солонгост хэвлэгдэнгүүтэл би авчаасан. Энэ номыг ингээд уншиж байхад шүү дээ. Пак Чон Хэ өөрөө бол цэргийн дарангуйлагч. Цэргийн эргэлт гаргаж ирсэн хүн. Цэргийн эргэлт гаргахаас өөр аргагүй байдалд орсон нь шүү дээ. Яг өнөөдрийн манай Монгол шиг бүх олигархууд нь, манангууд нь идэж уугаад Монгол орныг сүрүүлж ирсэн. Яг одоо Солонгос орны яг хоёр бүлэглийн ийм мэдээчин уугаачин улс төрийн гэр бүлүүд сүрүүлж ирсэн. Яг тэр үе цэргийн эргэлт хийж гарч ирсэн хүн. Яг авилгал цэцгэлсэн байсан, хүмүүс нь эх оронч биш байсан, хүмүүс нь амиа боддог байсан. Тийм нөхцөлд энэ хүн гарч ирсэн. Тэгээд хийсэн алхам нь юу вэ гэвэл одоо би яг Монголтойгоо л жишиж ярих гэдэг л да. Нэгдүгээрт тэр хүн төрийн зохицуулалтаар эдийн засгийг хөгжүүлнэ гэдгийг гаргаж ирсэн. Энэ үний нэгдүгээр алхам бол төрийн зохицуулалтаар эдийн засаг хөгжинэ гэж гарч ирсэн. Манай үндсэн хуулийн 5-ын 4-т төрийн зохицуулалтаар эдийн засгийг хөгжүүлнэ гэж заасан байгаа шүү. Тэгэхэд одоо манай энэ улс төрчид юу ярьдаг вэ гэвэл манангийнхан юу ярьдаг вэ гэвэл ерөөсөө л хувийн хвшилд байгаа олигархууд баян байгаад байвал Монгол баяжнаа л гэж яриад байгаа. Та нар Тунгалаг тамир дээр гардаг штэ. Хүний баянаар би баяжчихгүй гэж үг байдаг ш. Хоёрдугаарт энэ номноос та нар ойлгоосоо гэж хүсэж байгаа зүйл бол Дэлхийн банк, валютын сан, Азийн хөгжлийн банк мэтийн энэ Америкийн энэ луурын байгууллагууд энэ орныг бүр яг л зүгээр тариалангийн газар болох гэжсэн байхгүй юу. Тэгэхэд эднээс үйлдвэрлэлийн орн болсон. Өөрөөр хэлбэл гадаадын олон улсын байгууллагуудын зөвлөгөөг эрс эсэргүүцэж тэдний зөвлөгөөнийх нь эсрэг явсан гэдэг эндээс харах хэрэгтэй. Тэдний ярьж байгаа юм болгон бурхны зарлиг биш гэдэг эндээс харах хэрэгтэй. 3 дугаарт тэр нэг 30-40 сая хүнтэй хүн ам биш хоорондоо ойлголцож чин сэтгэлээсээ ярилцъя гэдгийг энд гарч ирсэн. Брифинг гэж яриад байгаа чинь тэр байхгүй юу? Өөрөөр хэлбэл төр засгийн одоо энэ 3 өндөрлөг гэдэг ухаантай царайлаад байгаа улсууд нь ард иргэдтэйгээ, үйлдвэрчинтэйгээ, жирийн одоо тэр жирийн олон түмэнтэйгээ чин сэтгэлээсээ харилцаж ярих механизмыг энд бий болгосон. 4-р зүйл нь бол экспортыг бол export first гэж яриад байгаа юм л да. Экспортыг хамгийн түрүүнд тавья.
Яагаад манай орон хямраад байгаа вэ гэвэл бүтээж хийж байгаагаас илүүг бид идэж уудаг. Тэгснээс болж хямарж байгаа. Тэгвэл эднээс идэж ууж байгаагаас илүүг бүтээж гаднаас мөнгө олё гэдэг бодлогыг барьсан тал гол байгаа шүү дээ. Экспорт. Хамгийн түрүүнд Поско гэдэг одоо тийм гангийн үйлдвэр барьсан. Эдэн төмрийн уурхай байхгүй шүү дээ. Гаднаас төмрийн хөдөр аваад тэрийгэ боловсруулад ган хийж байгаа. Одоо усан онгоцоор бүр номер 1 болсон, номер одоо үнэхээр сайн болсон. Одоо усан доогуур явах шумбагч завыг одоо шүү дээ. Эднийхэл ганцхан хийж байгаа. Энэ хүн айл гэрийн аав байж чадсан. Манай төрийн зарим одоо томчууд бол айл гэрийн аав шиг биш, нэг л тийм ховч авгаа шиг байдаг л да. Энэ хүний ганц сайн юм нь Америкт очиод манай бизнесмэнүүдэд зах зээл нээж өгөөч, бид танад ийм юм хийя гэдгийг л ярьж чаддаг байсан. Ванчин балан инженеерч ухаан хөх судрыг уншвал энээс илүү гоё төрийг засах ухаан байдсан билээ. Та нартай амжилт хүсье. Эхөө. Ханага дараагийн баярлалаа. Өчигдөр миний утсаар авсан уу? Авчаал да чи би Facebook дээр тавьмаар шүү дээ. Миний Facebook дээр ураг 500 мянган үздэг шүү дээ. Энэ номон дээр бас дурдсан байгаа л да. Солонгосчууд тухайн үед үнэхээр туйлын ядуу байсан нь энэ дээр харагдаж байгаа. Тэгээ яг солонгосчууд маань өнөөдөр ажил олдохгүй. Яг өнөөдрийн монголчууд нөгөө солонгос руу явж ажилдаг, Японд руу, Америк руу явж ажиллаж байгаа шүү дээ. Энэ шиг тухайн үеийн солонгосчууд бол Вьетнамд руу явж ажиллаж байдаг гэсэн юм. Вьетнамд руу явж. Тэгээ Вьетнам цүлд нөхцөл байдал хүндрээд ажил олдохгүй байгаа дэрнгүүт баруун Герман руу очиж тийм ээ. Бас ажил хийж. Ингээд гихмшлингээр яг манай Монголын өнөөдрийн байж байгаа нөхцөл байдалтай адилхан хүмүүс нэгж гадагшлах дандаа юм урсгал ингэ байж ирсэн юм шиг. Тэнгүүт баг ерөнхийлөгч өөрөө гадаад аяллаар явж байгаад энэ ажиллаж байгаа хүмүүсээ харангуудаа үнэхээр өөр зүрхэн шимшээд яагаад миний энэ өрхтөө манай улсын тийм энэ хүмүүс яагаад гадаад ингэж ажиллаж байгаа. Тэгвэл бид нар энэ үйлдвэрлэгийг хөгжүүлье тийм ээ. Зөвхөн энэ хүмүүсийн эмэгтэйчүүд бас ажиллаад байдаг биш. Тэхийн тулд ямар багтаамжтай үйлдвэрүүдийг ажилуулах вэ гэдэг маш их шаналан байсан байж байгаа. Тийм учраас бас нэг энэ үйлдвэрүүдийг шалтгаан нь бол тэр байсан. Тэгэд энэ дээр бол маш олон системтэйгээр бас явсан. За тэгээ үйлдвэрлэлийн төлөвлөгөөн дээр бол 4-5 жилийн төлөвлөлтөөр бас явж байсан. Тэгээ энэ дээр бол нэгдүгээр үеийнхэнд бол ер нь голцоо эмэгтэйчүүдийг бол бараг 100% ажлын байраар бол хангаж чадсан байж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд зориулсан хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан. Дараагийн үйлдэлд за эмэгтэйчүүд ганцхан ажиллаад байх бас болохгүй наа. Эрчүүдүүд тэгвэл шаардлагатай үйлдвэрлэл юу байх вэ гэдэг дээр ярьжингуудаа хүнд үйлдвэрлэлийг тэгвэл хөгжүүлэх хэрэгтэй. Аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн. Ийм гаргалгаа хийсэн. Тэгэхээр хамгийн гол юм эндээс бол том зорилго тавиад үйлдвэргүй байхдаа эдгээр үйлдвэрлэгээ л дайрцсан байна. Тэгээд бид нар болохоор ямар нэг ийм том зорилго тавиад тэрэн дээрээ нэгдэж чадах юм бол болдгиймаа л гэдэг санааг бол энэ номноос ойлгох хэрэгтэй юм шиг байна. Энэ номон дээр бас авууштай нэг зүйл солонгосууд нэгч байгалийн баялаг байхгүй байжгаад өөрснөө эдийн засгийн босгосон байж. Гэтэл Монголд ч өнөөдөр эдийн засгийн ийм сайхан өвгдөөцөөс үүссэн баялагууд юмнууд нь байгаад байна. Өнөөдөр технологи орчин үед маш өндөр хөгжчлөө. Бид нар энийг нутагшуулаад зөв бодлоготойгоор системтэйгээр хүний нөөцийн зөв бүрдүүлээд ажиллаж чадах юм бол бид солонгосоос ч богино хугацаанд хөгжих боломж бол байгаа гэж би бол үздэг. Тэгээ энэ шийдлийг бол энэ төсөлд өөрөө би бас төвшүүлж өөрөө орж ирсэн байж байгаа шүү дээ. Дүгнээд ганц өгүүлбэрээр хэлэхэд 1960 онд эдийн засгийн хувьд одоо хараад маш хүнд нөхцөлд байсан энэ солонгос улс 74 онд хүртэл энэ 10 хэдэн жилд нөхцөлгүй хөгжлийг авч ирсэн энэ хүний үзэл санаа энэ улсын ард түмний нэгдмэл тэр одоо зан чанар үнэт зүйл тэгээд бие биенээгээ дэмжсэн алсын хараатай зоригтой энэ одоо үнэт зан чанарыг монгол хүн бас өөрсдөө бий болгох хэрэгтэй. Судалгаан дээр суурилсан урт хугацааны бодлоготой байх хэрэгтэй байна. Урт хугацааны бодлого заашгүй хэрэгтэй боловч тэр нь статистик дээр суурилсан байх хэрэгтэй байна гэдэг зүйлийг маш их ойлгож авсан. Солонгос улс Монгол улсын хооронд бол бас нэлээд жишг үзлээ л дээ. За жишээлт бол нэлээд яв. Тэгэхээр үнэхээр Монголын одоогийн хөгжил бол үнэхээр дорой явсан байна тийм ээ. Хөгжил рүүгээ тэмүүлж чадахгүй байгаа маань. Хөгжил рүү тэмүүлэх одоо яг гол зорилгоо тодорхойлж чадахгүй байгаа маань. Ард иргэд яг үндэ одоо Монгол юу руу тэмүүлж юу руу ямар зорилготой явж байгаа гэдэг үнэхээр мэдэх иргэн бол би байхгүй байх гэж бодож байна. Зовж үзээгүй хүн жаргаж байгаагаа мэдгүй маа гэдэг шиг өнөөдөр монголчуудыг би бол зовж үзээгүй харт хүмүүс гэж боддог. Тэр солонгост энд хаврын тэр хар үсгэлэн гэдэг энэ хэсэг дээр нэг гарч байгаа тий.
тэр нэг урамхай зутан нэртэй хоол хийдэг гэсэн маа тий. Тэгээ энэ болохоор нөгөө нэг тэд нэг төрүүгээ чанангуудаа тэрийг хайханд модны зомгол арвилахын тулд ингэж болгоод идэнгүүт нөгөө өтгөн хатаад гарахтаа ингээд маш зовж ингэж гаргасан ч гэсэн үүсэхгүй тулд ийм ажлыг хийжсэн маа. Тэгээ тэр үүсгэлэн гэдэг зүйл ямар аимшигтай болохыг тэр үе тэр ард түмэн өөрсдөө ер нь солонгосчууд байж байгаа ч гэсэн ярьдаг. Ерөнхийдөө одоо хижээл наснаас дээш насныхан бүр ингээд бараг уйлаад ярьдаг. Ингэж зовсон яг биеэрээ тулсан хүмүүстэй уулзаад ярьж байгаа. Тэд нар тэр зовлонг мэдэрсэн хүмүүс яаж тэг жаргалын үн цэнийг ойлгод юм бэ гэдгийг тэндээс ингээд олж харсан маа. Тэгэхээр эднэр ингэж зовж чадсан учраас магадгүй тэр аимшигтай үсгэлэн тэр хоолгүй хонохын зовлон мэдсэн учраас өнөөдрийн ажил хийж хөдөлмөрлөж идэх хоолтой байхын үн цэнийг ойлгосондоо өнөө солонгосчууд маш хөдөлмөрч болж чадсан. Ер нь улс урт хугацааны бодлого хэрэгтэй юм байна штэ гэд нэг ярьж исэн чин сэтгэлээс хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр манай монголчуудын нэг бас нэг онцлог нь бол юмыг нэг их төлөвлөдөггүй санаж бол бүтнээл гэж яриад байдаг. Гэтэл одоо энэ орчин үед бол бид нэр урт хугацааныхаа төлөвлөгөөг бүр наривчилсан байдлаар зориг болгож гаргах цаг нь болчиход байна гэдгийг бас одоо төр өдөржиж байгаа хүмүүст хэлхийг хүссэн бас зориг маань байлаа. Номын хилцүүлгийг баяжуулж олон талаас нь олж харж чадсан оролцогчдоос чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Хотод ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха сууж гараа. Хүй агуудаа ирж байгаа мянгат малч байхдаа ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин ээ. Баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Ийлээ. Хондан цагаана бэлгэлвэл ямар уу? Нэрээ тгий. Алин хааш. Хурвины даллага болсон хондан цагаан карта дэлгэе. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах маа. Гэлала. Тал дүүрэн бэлчих хондан цагаан сүргээс таалан бэлэгшээж хургтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хондан цагаан бэлгийн картаар чиний нэгнээс 8-ны хооронд дансаа цэнгэлгээд цэнгэлсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Монгол ашиг байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Хотод ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха сууж гараа. Хүй агуудаа ирж байгаа мянгат малч байхдаа ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин ээ.
Баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Иглээ. Хундан цагаана бэлгэлвэл ямар уу? Нэрээ тгий. Алинаш. Хурвыны даллага болсон хундан цагаан карта дэлгээ. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах маа. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээс таалан бэлэгшээж хургтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнгэлгээд цэнгэлсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Оролцогчдын маань хувьд одоо энэ мэдээ сахиг гэсэн буланг одоо өөрсдийн амьдрал дээр бас бодитойгоор хэрэгжихгүй байгаа хуулийн заалтуудыг чухам яагаад хэрэгжихгүй байна? Одоо яавал хэрэгжихгүй гэдэг дээр л өөрсдийн санаа бодлыг илэрхийлж байгаа. Жишээлбэл одоо замын хөдөлгөөний дүрэн биш үү те. Энэ чинь бол яг хуультай ижилхэн засгийн газраас батлагдсан мөртөөсөн хуультай ижил тэнцүү яг нь үйлчлэл дагаж мөрдөх. Тэгэхээр замын хөдөлгөөний намайг нэг жолооч болж байхтлаа явган зорчигч гарцгүй газар гарах юм бол 8000 хүртэл төгрөгөөр торгоно гэдэг хизээш хэрэгждэггүй заалт гэж ярьдаг байсан л да тухайн үед. Ерөнхийдөө бол манай улс орчин мандарагч зорилттой төсөлд оролцож байгаа залуучууд маань бас сүүлийн үед бас энэ хууль санаачлагчтай, хуулийн төсөл одоо босруулж байгаа хүмүүстэй хамтарч ажиллах энэ ажил бол нэлээд амжилттай явагдаж байгаа. За ер нь манай нэвтрүүлгийн талаар тодорхой хэмжээний бас хүмүүсээ судлаачдын зүгээс бас нэвтрүүлгийг улам нэлээд яг нь entertainment болгооч гэсэн саналууд ярьдаг л дээ. А бидний зүгээс бол entertainment гэдэгээс гол нь биш, гол нь яг нь асуудалд яг бодиттой, дүн шинжилгээтэй дээрээс нь ач холбогдолтой хандах чадварыг манай залуучууд суулгах нь маш чухал гэж бодож байгаа. Тийм учраас бидний одоо гол ноён нуруу жанжин шуг маань бол яг тэр судалгаан дээр суурилсан шийдвэр гаргах процесс залуучууд маань оролцох, өөрийнхөө байр суурийг илэрхийлэх гэдэг энэ зарчмыг барьж байгаа. За залуучуудын маань бас ур чадвар энэ дөр нэлээд харагдаж байгаа. За зарим нь ч асуудлыг бас их тийм явцуу хүрээнд тодорхой хэмжээнд бүрэн дүүрэн харж чадахгүй байгаа юм оролцогч би эсвэл бүрэн дүүрэн илэрхийлж гаргаж байгаа юм оролцогчж байгаа. Ингээд үзэгч та бүхнийг мэдээ сахи болондоо урьж байна. Өвлийн үйлрэл ихэлснээр нийслэлийн иргэдэд тохиолддог томоохон бэрхшээлүүдийн нэг бол годамж талбайд үссэн халтаргаа голгаа. Өдөрт дунджаар гэмтлийн эмнэлэгт 130-аас 180 иргэн зөвхөн халтаргаа голгааны үүднээс гэмтэж битэж очдог байна. Нэг иргэн зөвхөн зөөлөн эдийн гэмтлэр гэмтсэн тохиолдолд хөдөлмөрийн чадвараа 6 сараас жилийн хугацаанд алддаг. Тэгэхээр иргэдийн гэмтэж байгаа энэ гэмтэл болон халтаргаа голгааныг хэн зохицуулах, хэн хараа хяналт тавих, цэвэрлэгийг хэн хариуцах ёстой вэ? Халтаргаа голгаанаас шалтгаалсан энэ асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан 61 63 дугаар тогтоол миний гарт байна. Иргэн та хэрвээ годамжинд ямар нэг байдлаар халтарч унах юм уу? Гэмтсэн тохиолдолд хинт хандаж хинт гомдол гаргах ёстой вэ? Энэхүү тогтоол зааснаар аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 м орчим нутаг дэвсгэрийг халтаргаа голгаа болон тогтчлтыг хариуцсан ажиллах ёстой. Энэ талаар аж ахуй нэгж болон иргэд хэрхэн мэдээлэлтэй байдаг талаар бүгд одоо сонирхцгаая. Журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай дугаар А1125 1. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, хотын тогтчлт, нийтийн эзэмшлийн өмч, эд хөрөнгийг арчлан хамгаалах зорилгоор хот тогтчлт цэвэрлэгээний талаар байгууллага аж ахуй нэгж иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрчимжүүлэх удирдамжийг хавсралтаар баталсуугай. 2. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага аж ахуй нэгж иргэдийн эзэмшил ашиглалтад байгаа орчны 50 м хүртэлх нийтийн эдэлбэр газрын тогтчлт цэвэрлэгээ арчилгааг иргэн хуулийн этгээдэд гэрээгээр хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж ажиллахыг бүх шатны засаг дарга аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг болгосуугай. Хэрвээ ингээд годамжаар явж байгаа талтарч унсан тохиолдолд одоо гарсан хорхирол тэрийг одоо хинт хандаж яаж байгуулдахаар мэдээлэл нь. За тэрийг сайн мэдээгүй. Тухайн байгууллагын одоо орчин ойролцоо төвлөрөх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд тэр байгууллага руу оруулах хандж магадгүй л хэлтэй. Гэхдээ миний хувьд бол тийм тохиолдол гарч байгаагүй. Таны хувьд талтарч унсан тохиолдолд тухайн одоо ойр орчмын байгууллагад нь ороод гомдол мэдүүлэх талаар мэдээлэлтэй байна. Тэмхүүл хийх баг. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагаас нь
нэхэмжлэх байх та. Гэхдээ тэр бол ерөнхийдөө нэг бүчгүй асуудал болно шүү дээ. Ягаад бүтэшгүй гэж бодож байгаа юм бол? Гэхдээ хамгийн гол нь тэр чинь за өөрөх нэмжлэгээний зардал гэдэг тодорхой хэмжээний төлбөр гарлаад тэрнийгээ гаргаад тухайн байгууллагт нь өглөө гэхэд нөгөө байгууллага нь шийдэж өгөх гэдэг нь бол улсууд бол цаг хугацааны хувьд болон боломж байдгүй л ах гэж бодож байна. Энэ асуудлыг одоо зохицуулсан хууль дүрм журам байдаг талаар мэдээлэл байна уу? Сайн мэдгүй л байна. Гэхдээ зохицуулсан байдаг л байлгүй дээ бодвол. Гудамж талбайд одоо халтаргаа гуулганд одоо та гэр бүлтэйгээ явж байгаа жишээ нь халтарж унсан тохиолдол, бэртэл авчихсан тохиолдол бий юу? Тийм одоохондоо тийм байхгүй гараагүй. Тэгэхээр одоо тийм асуудал тохиолдсон тохиолдолд та хохирлоо хинэд барагдвал хинт хандах талаар мэдээлэл бий юу? Энд байгаа энэ албан газар 50 м хаашаа 50 м цэвэрлэх үүрэгтэй шүү дээ. Тэгээд тэр нь цэвэрлэгдээгүй бол одоо тэр улсуудаас нь төлбөрөөр барагдуулах болов гэж бодож байна. Энэ мэдээллийг та хаансан бэ? Ер нь бол ахын ус мэднэ. Танд ч юм уу таны ойр дотны хүмүүст одоо гудамжинд явж байгаа халтарж унаад бэрсэн тохиолдол гарч ирсэн үү? Гарч ирсэн. Халтраад гараа хугалж ирсэн, ясаа хугалж ирсэн найз нөхдөд байгаа шүү дээ. Тэр тохиолдолд одоо өөрт учирсан тэр хохирлыг хаана хандаж ямар хууль дүрмээр зохицуулах талаар танд мэдж байгаа зүйл байна уу? Яахгүй тэр чинь нөгөө нийгмийн даатгал төлж байсан хүн бол акт магт аваад нийгмийн даатгалаас актныхаа дагуу мөнгө төгрөг авдаг л гэсэн юу гэдэг шүү дээ. Ажилгүй хүн бол одоо мэдэхгүй юм байна. Ажилгүй хүн яаж хохирлоо яадаг юм байгаа. Эрүүл мэндийн даатгал төлдөг юм чи эрүүл мэндийнхээ даатгалаар авдаг байлгүй дээ. Өвлийн үйлрэлд танд ерөнхийдөө ингээ гудамжаар явхад халтаргаа гуулгаа хээ санагдаж байна. Зам уу? Ер нь хэцүү шүү дээ. Одоо энэ цемент төлж байгаа. Одоо энэ нөгөө бэлтан энэ юунууд очир одоо халтарч унцахаар явхад бол одоо тэр нөгөө хамгаалалт бол хэцүү л идэх шүү дээ. Танд ч юм уу альсгүй бол таны ойр дотны хүмүүс донд одоо гудамжинд явж байгаа халтарч унаад бэрсэн тохиолдол гарч ирсэн үү? Байдаг шүү дээ. Байдаг шүү дээ. Яг өнөө жилийн хувьд ч одоо арай гайгүй юм мэдэхгүй л нодны уршин бол явж байгаа хөл гараа хугалж ирсэн тохиолдол байж л шүү дээ. Энэ тохиолдолд одоо гарсан хохирлыг та хинд хандаж одоо барагдуулах талаар мэдээлэл нь үү? Тэгээд тэр чинь хинд хандах гэсэн байхгүй шүү дээ. Бид нар өөрсдөө тохиолдол өнгөрдөг шүү дээ. Тухайн эзэн ч одоо яадаг өөрсдөө эдийн засгийн зардал нь биднээс өөрсдөө хувийн нислэг гардаг шүү дээ. Тэгэхээр одоо та жишээ нь одоо энэ гудамжаар явж байгаад одоо энэ бэлтан шалан дээр ч юм уу те альсгүй гудамжинд дүүсэн халтаргаа гуулгаанаас болоод халтарч унаа бэртэх юм бол энийг одоо тань тохирлыг барагдуулах тухай дүрм журам байдаг юм байна. Энэ маань ямар очтой дүрм журам байдаг вэ гэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан 61 63 даа гэж тогтоол байгаа. Энэ тогтоол зааснаар бол та жишээ нь одоо яг энэ байгаа байдал дээр одоо халтарч унаад бэртэж гимтлээ гэж бодоход таны бэртснээс учирсан хохирол болон хөдөлмөрийн чадвараа алдсан одоо тэр хугацааны хохирлыг тухайн орчмын одоо шинэ энэ байгууллага гэж бодё тийм ээ. Тэгэхээр энэ байгууллага маань өөрийнхөө орчин тойрмын 50 м газрыг халтаргаа гуулгааг нь одоо цэвэрлэх хамгаалах тийм үүрэгтэй. Тэгэхээр та чинь энд ингээ халтаад унчихсан бол шууд одоо энэ байгууллага руу ороод би танаа үүдэн талаад унчихлаа. Тийм учраас одоо гомдлоо гаргаад өөрийнхөө хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ гомдлоо тухайн одоо өөрийнхөө хараалагдах хуулийн байгууллагт өөрийнхөө өргөдлийг биччихгөөд та хохирлоо барагдуулах боломжтой шүү. Тийм боломж байж болох юм гэлээ. Гэхдээ эдгээр чинь хараа чи манайд орж архи уух гэж явсан юм хоол идэх гэж явсан юм тийг зүгээр явжсэн бол хариуцахгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг тийм тэгэхээр одоо тийм тохиолдолд чинь энэ байгууллага маань та одоо энэ талтад унчихсан байгаа шүү дээ. Тэр тохиолдолд гомдол мэдээсэн тохиолдолд энийг баталгаажуулах шаардлагатай болно. Тийм ээ. Тэгэхээр тантай хамт явж ирсэн юм уу? Альсгүй бол хин нэгэн эртгээд гэрчлэх боломжтой. Гэрчлэх боломжгүй тохиолдолд танд шууд гомдол гарах боломжтой. Ягаад гэвэл энэ байгууллага маань өөрийнхөө орчин тойрмын 50 м одоо метр цэвэрлэгөөс гадна яг эн чинь унсан юм уу үгүй юм уу гэдгийг баталгаажуулах гэхээр тийг баталгаажуулах үүрэг нь энэ байгууллага маань өөрийнхөө 50 м-тэй камерж болох шаардлагатай. Энэ камерынхаа бичлэгийг шүүгээд таныг үнэхээр энд халтарч унсан уу юу гэдгийг баталгаажуулна. Камера байрлуулах үүргээ биелүүлэх тохиолдолд шууд таны талд асуудал шийдэгдэнэ гэсэн үг. За ойлголоо. За тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан 61 63 дугаар тогтоолын хэрэгжилт болон аж ахуй нэгж байгууллага иргэдийн дунд одоо энэ талаар ямар мэдээлэлтэй байдгийг та бүхэн сая үзлээ. Тэгэхээр 63 дугаар гэсэн тогтоол маань ямар учиртай тогтоол гэдэг талаар маш хялбархан одоо энгийн байдлаар би тайлбарлая. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагууд маань аж ахуйн үйлчлэгээ эрхлэхийнхаа өмнө тухайн дүүргийнхаа засаг даргын тамгын газартай гэрээ байгуулдаг. Энэ байгуулсан гэрээгээр юу гэхээр үйлдвэрлэл үйлчлэгээ явуулах зөвшөөрлийг дүүргийн засаг даргын тамгын газраас одоо гаргуулж авдаг байгаа. Энэ зөвшөөрлөө авсныхаа дараа дүүргийн засаг даргын тамгын газраас тухайн байгууллага маань өөрийнхөө эзэмшлийн 50 м талбайг яг хамрах хүрээгийг тогтоолгож авдаг байгаа. За ингээд 50 м талбайгаа тухайн байгууллага маань одоо тогтоолгож авсныхаа дараа үйл ажиллагаа явуулах хорон засаг даргатайгаа гэрээ байгуул. Энэ гэрээ маань ямар учиртай гэрээ гэдэг вэ гэхээр
тогтчлт цэвэрлэгээний гэрээ гэсэн гэрээг байгуулдаг. Энэ гэрээгээр юу зохицуулдаг вэ гэхээр тухайн аж ахуйн нэгж маань үйл ажиллагаа эхлэх нутаг дэвсгэрийнхаа 50 м талбайг тогтчлт болон цэвэрлэгээ халтаргаа гуулгааны асуудлыг бүгдийг хариуцж ажиллахаар энэ гэрээг хийдэг байна. За энэ гэрээний хэрэгжилтэнд хяналтыг хаанаас тавих вэ гэхээр дүүргийн засаг даргын хамгаалын газартай гэрээ хийсэн төрийн бас байгууллагууд болон нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа орчин нөхцөлтэй танилцаад мөн тогтоологдсон 50 м талбайгаа хэрхэн тогтчулсан мөн халтаргаа гуулгааг цэвэрлсэн тал дээр хяналт тавина. Энэ хяналтыг нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар болон төрийн бас байгууллагууд хамтарсан хяналтаа хийн. За мөн энэний хэрэгжилтийг хорооны засаг дарга бас хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана. Тэгэхээр 50 м талбайгаа цэвэрлж байна уу, тогтчлт үйлчлэгийг нь хариуцж ажиллаж байна гэдгийг хорооны засаг дарга, нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар, за мөн дүүргийн засаг даргын хамгаалын газартай гэрээ хийсэн төрийн бас байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнөөр тухайн байгууллага 50 м талбайдаа тогтчлт үйлчлэгийг хийж гинэ үгүй юу гэдгийг эдгээр байгууллагууд маань хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Хэрвээ тогтоосон 50 м талбайдаа үйлчлэгээ, тогтчлт үйлчлэгээ болон цэвэрлэгээ хийгээгүй тохиолдолд дүүргийн засаг даргын хамгаалын газартай байгуулсан гэрчлэгээ болон үйл ажиллагаа эхлэх зөвшөөрлийг сонгохгүй байх хүртэл арга хэмжээг нэгдүгээр тавна. За мөн дараагийн арга хэмжээний өгөхлөөр тухайн байгууллагын газар эзэмших эрхийг цуслах хүртэл арга хэмжээ авдаг. За мөн иргэдийн эрүүл мэнд нийт хөрөнгөнд ямар нэг байдлаар хохирол учирсан бол Монгол улсын иргэний хуулийн 52 дугаар бүлэгт зааснаар арга хэмжээг авдаг. Ийм зарчмаар зохицуулагдаж энэхүү тогтоол маань үйлчилж байгаа. Тэгэхээр иргэн та жишээ нь гудамжинд явж байгаад ямар нэг байдлаар халтарч унсан тохиолдолд яг тухайн нутаг дэвсгэрийнхаа байршлыг хамгийн ойрхон байгаа байгууллагуудын байршилтай хамт холбогдох байгууллагуудад гомдол гаргах боломжтой. Ингээд гомдол гаргаснаар яах ёстой вэ гэхээр дүүргийн засаг даргын хамгаалын газар дээр энэ 50 м тухайн иргэний халтарч унж гэмтэл бэртэл авсан тэр 50 м талбай маань аль аж ахуйн нэгжийн эзэмшилд байна вэ гэдгийг тогтоож өгнө. За тэгээд энэ тухайн гэмтэл авсан иргэн маань энэ 50 м талбайд гэмтсэн тэр байгууллагынхаа удирдлага болон тухайн байгууллагад гомдол гаргаад тэгээд үүнийг нь Монгол Улсын иргэний хуулийн 52 дугаар бүлэг зааснаар арга хэмжээ авах болно. Сая иргэдээс авсан ярьцлага сурвалжлагаас сонсож байхад иргэд маань хэдийгээр энэ тогтоолыг мэдж байгаа боловч яг хэрхэн хэрэгжих энэ механизмыг сайн ойлгоогүй байна. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр тухайн иргэн жишээ нь яг бодит амьдрал дээр ярихад гадаа явж байгаа талтад унтсан тохиолдолд хөндлөнгийн хэн нэгэн этгээд гэрчлүүлэх юм уу? Альсгүй бол өөрөө тухайн байгууллагад ороод ийм асуудал гарлаа гэдгийг мэдэгдэх үүрэгтэй. Тухайн байгууллага мэдээж чинь өөдөөс нь танайг манай яг энэ хариуцсан 50 м талбай дээр халтарч унж бэртэл гэмтэл авсныг юугаар гэрчлэх вэ? Бид нэр баталгаа шаардж байна гэсэн юм тавих үүрэгтэй. Гэхдээ яг тухайн байгууллагын 50 м талбайд бэртсэн эсхийг юугаар батлах ёстой вэ гэхээр нэгдүгээр гэрчийн мэдүүлгийг үндэслэнэ. Байгууллагын зүгээс ямар үүрэг хүрээдэг вэ гэхээр өөрийн эзэмшлийн 50 м талбайдаа хяналтын камер суурлуулсан байх үүрэгтэй. Хэрвээ хяналтын камер суурлуулаагаас шалтгаалж тэрийг иргэнийг бэртлийг яг өөрийнх нь энэ эзэмшлийн 50 м-т халтарч бэртсэн гэдгийг тодорхойлох боломжгүй бол иргэний гаргаж байгаа гомдлыг няцаах боломжгүй бол иргэдийн талд энэ тогтоол маань үйлчилж иргэд өөрсдөө учирсан энэ охирлоо бүрэн барагдуулах юм боломжтой байгаа. Тухайн байгууллагт ямар торгуул захиргааны арга хэмжээ авах талаар товчхон энэ дээр эдийн засгийн талаас нь харуулъя. Тухайн байгууллага аж ахуйн нэгжийн захирал буюу удирдах албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авагддаг. Энэ маань доош 576 мянган төгрөг болж байна. За тухайн байгууллагатай болох төр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй адилханаар торгуулийн арга хэмжээ авдаг. Энэ 1,152 мянган төгрөг. Үүн дээр дахиад нэмэгдэх нь юу гэхээр тухайн хохирогчийн гэмтлээс шалтгаалсан эмчилгээний зардлыг бас тухайн байгууллага маань хариуцж төлөх шаардлагатай болдог. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгж маань энэхүү тогтоолыг мөрдөж ажиллаагүйгээс шалтгаалж дээрх хэмжээний хохирол алдагдлыг хүлээх ийм эрсдэлд орж байгаа учраас аж ахуйн нэгж байгууллагууд маань өөрсдөө эзэмшлийн 50 м талбайг цас орсон халтаргаа гуулгаа үүсгэн тохиолдолд цэвэрлээд авах юм бол эдгээр асуудлууд
үүсэх байх юм боломжтой. Дээрэс нь хотын иргэд маань эрүүл аюулгүй одоо орчинд ажиллаж амьдрах боломж нь бүрдэж байгаамаа. Альва төгс төгөл дээр юм гэж юм байж болох уу? Юу гэж бодож байна? Ер нь байхгүй гэж ярьдаг шин. Тэгээ төгс рүү ойрцсон зүйл л байна. Хичээх хэрэгтэй. Яг харахгүй зүйл. Тэгэхээр үүдийн улс төрийн одоо шинэ манлайлал гэдэг ярангууд сүүлийн энэ шинжлэх ухааны технологийн хандлага бол стратеги төлөвлөлт, менежмент хийх тэр ур чадвар, 3 дугаарт нь манлайлал гэсэн. Энэ 3 үг бол энэ одоо улс төрийн 21 дугаар зууны улс төрч лидерүүдээс шаардж байгаа бол зан чанар гэж үзэж байгаа л да. Тэгээ манай залуучуудын маань хувьд бол мэдээж цэгцэрлэгч үзэж байгаа иргэдийн маань хувьд бол зарим зүйл дээрээ таалагдчих одоо дэмжүүштэй зүйл байгаа. Зарим зүйл дээрээ бол яг нь дэмжмэргүй зүйл байгаа. Хамгийн гол нь бас яг энэ цэгцэрлэгчийн хомын залуучууд маань бодтойгоор ил тод шударгаар нээлттэйгээр яг нь өөрсдийнхээ чадварыг хөгжүүлж байгаа нь хамгийн чухлаа. Би тэгж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр улс төрчийн манлайлагч төслийн даваа гарагийн нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Маргааш төслийнхаа шинэ дугаараар иргэд уулзъя. Үзэгч та бүхэн сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. Юугаш харамсаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дээр минь харамсаагүй